энэ жил 2024 онд хавар 2 сарын 13-наас хойш ер нь үсгээ хийсэн. 2 сарын 13-наас чинжүүний үсгээ хийсэн. За 3 сарын 10-наас эхлээд бусад одоо хүлэмжийн тариалдаг өргөс тэмхлэл ойл тарвас бүх одоо таримлынхаа яасан. Үндсэндээ бол нийтдээ хүлэмжийн таримл 17 төрлийн таримл энэ жил үсгээ хийсэн. Нийтдээ нэг 10,000 гаруй үсгээ хийж за тэрний нэг 70-80% нь бол бойтсон. За 70-80%-ийн үрслэгийг бойжуулаад сумдад бол 17 сумдад бол нийлүүлсэн. За энэ жил бол ер нь бол манай тариаланчид бол бас өөрсдөө бас нэлээ үрслэгээ бэлдсэн баг. Манад одоогоор бас нэлээ үрслэгээ үлдсэн байгаа. За тэгээд ер нь манайх чинь ноднон бол нэг 164 иргэн аж ахуйн нэгж цэцэрлэг сургууль бас авдаг. Тэгээд 164 иргэн энэ жил аж ахуйн нэгжүүд нийлээд үрслэг хүлэмжийн таримлын үрслэг авч ирсэн. Энэ жил бол 192 хүмүүс нийтдээ одоо хүлэмжийн таримлын үрслэг авч өөрсдөө бас өрхийн хэрэгцээндээ хэрэглэх, цэцэрлэг сургуультай хэрэглэх ийм одоо үрслэгээнүүдийг худалдаж авч байгаа. За тэгээд бас энэ 190 гаруй энэ хүмүүс авахд бас бүгдээрэнд нь зөвлөгөө өгж байгаа. За ингэж тарин шүү. Хэмжээ нь одоо ингэж байна шүү. За тэгээ урагчхаараа эргэж ирээд манай дээр ирж одоо таналтын арчилгааны сургалтуудыг аваарай гэж байнга одоо зөвлөгөө өгч ингэж ажиллаж байгаа. За манай өөрийн аж ахуй дээр бол одоо манайх чинь энд 510 м квадрат хүлэмж байгаа. За энэ хүлэмжиндээ нэг хүлэмжинд нь шарл айл дангаараа байгаа, нэг хүлэмжинд нь улаан айл дангаараа байгаа, нэг хүлэмжинд нь өргөс тэмэх, нэг хүлэмжиндээ шийгва, за нэг хүлэмжинд газрын айлан. За тэгээд чинжүү гэдэг ингээд төрөлжүүлээд нэг хүлэмжиндээ 7 хүлэмж байгаа. Төрөлжүүлээд нэг хүлэмжиндээ таримлууд нь тарьсан байгаа. За байцааны үрслэг болохоор бол бас нэг хүлэмжинд хийгээд байцааны үрслэг жоохон саяхан талбай дараа дууссан учраас өчигдөрхөн өргөс тэмхийг үрслэг хийсэн байгаа. За бусад таримлууд нь бол одоо нөгөө хүлэмжинд байгаа таримлуудыг дотор нөгөө хуучин урд нь дандаа сонгины үрсэлгээ юм уу байцааны үрсэлгээ дандаа хүлэмжиндээ хийчдэг учраас манайхны таримлууд бол жоохон бас оройтдаг. Энэ жил харин хоёрын том нарлаг хүлэмжиндээ бол эрт 3 сарын 14 15-нд сонгин юуныхээ үрсгийг хийгээд эрт 5 сарын 25 ингээд тариаланчдаа нийлүүлсэн учраас бол эрт энд таримлуудаа ингээд тарьсан байгаа. Одоо ингээд бараг одоо бүгд цэцэглээд одоо жимсээ өгөхөд бол бэлэн болсон. Зарим нь бол түрүүчийг жимс нь гарцсан байгаа. За тэгээд одоо худалдаанд бол одоо утахгүй гарна л да. Ер нь бол одоо ингээд улаан ойл шар помидорууд бол гарах баг. Өвөрцгий бол наадмын дараагаас гарна. За нэг өөр одоо манайхан ч нэг их тийм яг зүгээр гоц юм. Энэ жилийн зүгээр нэг урд нь нэг их тарьж байгаагүй юм бол манайх энэ жил гүзээлцэг нь бас үрслэгээ хийсэн. Гүзээлцэгний үрслэгээ хийгээд бас тарьж байгаа, дуршиж байгаа. Бас төмс үржүүлэхийн чиглэлээр бас нэг төмс өөрөөсөө элит төртэй болд юм уу гэдээ бас нэг төмс үржүүлэхийн нэг жоохон үржүүлж тарьж байгаа. За дээрэс нь бас нэг уутад лайл гэдэг манайхан голцоо газрын айлын гэж хэлээд байдаг. Тийм газрын айлын бас энэ жил нэг бүр 32 м квадраттай бол тэрчгээр нь одоо бас тарихаар одоо үрслэгээ нь бол бэлэн болцсон. Маргааш өнөөдөр өрсөө бэлтцсэн. Маргааш бол тарьчихна. Тэгээ нэг шинээр бол нэг ийм таримлуудыг нэмж тарьсан. За бусдууд нь бол одоо хуучин тарвас, чинжүү энтер бол бүгдээр нодны энтер тариалаа. Хүмүүс маань бол одоо хэрэглэгчид маань бол одоо бүгд худалдан авахд одоо нэг их манайх бол борлуулахад бол нэг асуудал байдгүй. Яагаад гэвэл бүгдээр хэрэглэгчид нь илүү л гар нүхэрсэж дутаад ахын байдаггүй. Баян адаг учраас л энэ дээр санаа зовхон байдаггүй. За энэ жил нэг тийм 3 чиглэлийн таримлал ирнэ. Шинээр нэмэгдэж байгаа да. Тэгээ үндсэндээ бол 17 төрлийн таримл тариалж байгаа гэсэн үг манайх. Хүлэмжийн аж ахуй дээр бол. За төмс хүсийн ногоо бол яг дайргандаа бол адилхан нэг га талбайда 0.5 төмс. За тэгээ манчин, лууван, сонгин бол 1000 м квадрат тарьсан. Байцаа нэг 1.2 1200 м квадрат тарьсан. За тэгээ манжил уунга тариалаад нэг бага хэмжээний жоох нэг 0.3 га газар үлдчихэж байгаа. Тэрүүндээ малын тэжээл тариалахаар төлөвлөд ингээд мэдээгээ бол өгсөн байгаа.